гадаадын иргэн харьяалгүй иргэн татврын өрөө төлж дуустал хилээр үйл нэвтрүүлэхээр эрх үхээ байгууллагад хандах хэрэгтэй гэдэг хоёр нөхцөл давхар биелэх ёстой. Татврын өртөө этгээдэд татврын өр барагдуулах хөрөнгө байхгүй. Бусдаас авах авлага байхгүй. Энэ бол нэг нөхцөл. А нөгөөх нь өрийн хэмжээ 20 сая төгрөг. 20 сая төгрөг. Тэгэхээр хилцүүлгийн явцад юу гэж байсан бэ гэхээр энэ дээр би хилцүүлгийн явц дээр 68-1 гэдэг дээр татврын алба энэ хууль заасан татврын өрийг хураах ажиллагааг хэрэгжүүлэхээс өмнө татврын өрийн хэмжээнээс хамаарч татвар төлөгч зорчих хэрэг хязгаарлах арга хэмжээг авч болно гэдэг энэ заалт байсныг хилцүүлгийн явцад за энэ арай өргөн байна одоо гэдэг ийм одоо шүүмжлэл гарсан. За татврын байцаагч баг бичгүүгөөд хил зорчих одоо эрхийг нь хязгаарчих юм шиг ойлгогдож байна гэсэн учраас бид нар ингэж нэлээд зааж наривчилж өгсөн байгаа гэдэг. За энэ дээр би нэг хэд хэдэн жишээ хэлмээр байна. Жишээ. Яг юу болчоод бид нар энэ заалтыг оруулж ирсэн юм бэ гэдэг дээр. Одоо энэ Jiangsu Jiangdu гэдэг компани байна. Нийтдээ 72.1 тэрбум төгрөгийн өртөө. За оюу толгойд бол бараа үйлчлэгээ нийлүүлсэн ийм компани. Тэгээ ийм өр үүсгчээ дараа явц удирдлагууд нь. Тэгэхээр бүртгэлийн газраас бид нар юу хийсэн бэ гэхээр энэ нэрн байгууллага дээр энэ ямар нэгэн одоо хөрөнгө байна уу гэж чинь нэгч төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байхгүй. Ийм болоод Монгол улсад төлөх 72.1 тэрбум төгрөгийг төлөхгүйгээр гараа авчихсан гэж. За дараагийнх нь Green Terra гэдэг ийм компани байж байгаа. 127 сая төгрөгийн татврын өртөө. А мөн одоо иргэн нь бол энэ Казахстан улсын иргэн Жанусов араасвал за дараагийнх нь энэ Alliance HHN гэдэг энэ нөхөрлөл байна. Нөхөрлөл бол 41.8 сая төгрөгийн өртөө тэгсэн мөртлөө энийг үүсгэн байгуулагч Оросын улбаны улсын иргэн Сергеевич Александр Соловьев нь хилээр гараад авсан. Өөр нь үлдсэн, өөртөө гараа авсан. За дараагийнх нь G-Time Corporation гэдэг мөнгөний пирамид босгоод явсан ийм компани бол нөөтийн 1.4 тэрбум төгрөгийн өртөө. 1.4 тэрбум төгрөгийн өртөө мөн ялгаагүй гараа авчихсан. Татврын албанд өртөөгөөс гадна өртөөчнөө Монгол иргэн аж ахуйн нэгжүүдийг хохироочоод тэгээд гараа авчихсан байж байгаа жишээтэй. Тэгэхээр бид нар энэ дээр бол яхааргүй юм заалтыг оруулж ирж байгаа. Саяын хэлсэн жишээнүүдийн дүн нэмэх юм бол 120 тэрбум төгрөг байна. 120 тэрбум төгрөг. Татврын албан дээр одоо найдваргүй авлага одоо найдваргүй гэсэн одоо өрийн хэмжээ бол 265 тэрбум төгрөг. Энэ улс орны даяарчлал нэмэгдсэн Монгол улсын одоо ирж зорчдог бизнес гэдэг энэ бүх боломжууд нь нээлттэй. Гэхдээ Монгол улсад төлөх ёстой татвараа төлөөд явах хэрэгтэй. Зүгээр хэвэн үйл ажиллагаа яваад банк үүсчээд өрийн асуудал бол энд хамаагүй. Гагцгүй энэ хоёр нөхцөл бол хоёлаа биелдэх ийм учир шалтгаантай. Тэгэхгүй бол бас одоо болохгүй гэдгийг би бол хэлнэ. Нэгэнт төлөх ёстой татвар байгаа бол төлж таарах ёстой. За зүхтаагаар авчдаг. Энийн дэмждэг байж болох.